За тэгэхээр та бүхэнд өглөө өдрөөрөө мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр кино маань нэлээд сонирхолтой бөгөөд шинжлэх ухаан уран зохиол кино байх болно. Шинжлэх ухаан гэхээр толгойд юу бодогдож байна вэ? Нэг тийм робот гэдэг бодогдож байгаа зү. Тэгвэл яг зөв. Энэ кино маань энэ жил гарсан дайны машин гэх бөгөөд найруулагчаар нь 2010 он гарсан улаан толгойд 2017 он гарсан алдарт Арнольд Шварценеггер ахын тоглосон The Hitman's Bodyguard гэх кинонуудыг найруулж кино ертөнцид танигдсан Patrick Hughes ирхэн байгаа. За ер нь нэлээд сонирхолтой акшн болон sci-fi хөсөлсөн кино болохоор таалагдсан гэж найдаж байна. Ингээд кинонд орцгоё. Кино маань Афганистанд хуйлд машиндаа цэргийн цуваа явж байгаагаар эхэлнэ. Салаа цэргийг өдөрдөж яваа энэ хоёр ах トゥ бөгөөд машиных нь ямар нэгэн зүйл эвдэрсэн бололтой. Ах нь дүүгээ нилийн зэмлэж машиныг нь засаж өгнө. Манай хоёрч машинаа засаж дуусчихад хамтдаа рейнжер болно гэж ярина. Та нар энэ дүүгийнх нь царайг л харж л та. Чамайг шаавал би шанаа гэсэн байрны харагдаж байгаа үсттэй. Удалгүй тэдний цэргийн цуваа руу гинэт дайснууд нь дайрч эхлэх ба ах нь шууд л дайсны минометын тесрэлтэнд өртөөд хэсэг ухаан алдаад цэргэд хүлтэнд төмөр зоогдчихсан байдаг. Зоогдсон төмрөө салгаж яваад босгод цэргүүд нь бүгд өгсөн байх бөгөөд дүүн амьтай голтой л байж байдаг. Яг үнэндээ энэ бүхэн манай залуугийн зүүд байж таардаг бөгөөд хөлс баас нь гооччихсан амьтан сэрдэг. Энэ явдлаас болж дүүгээ Афганы дайны үеэр алдсан болж таарах бөгөөд тэр явдлаас хойш 2 жилийн дараа манай залуу дүүтэй амлсан амлалтандаа хүрэхийн тулд Колорадод байрлах 76 дугаар рейнжерийг бэлтгэлийн бааз дээр ирнэ. Энэ рейнжер цонгогдож бэлтгэхийн тулд маш олон цэргүүд ирсэн байх ба цэргүүдэд байгаа бичиг баримт, им, цол, гар утас, төрөвчгээд бүх ил зүйлийг нь хурааж авах бөгөөд дугааруудыг нь хуваарлаж өгнө. Манай залуу энд 4 удаа ирсэн бөгөөд дөрвөлн дээр нь эрүүл мэндийн шалтгаанаас болоод орч чадаагүй болж таарна. И6 цолтой болохоор багийн ахлагч болгож 81 гэсэн дугаарыг өгнө. Одооноос дугаараар нь 81 гээд дуудаж авчихъя. SSB бүх цэргүүдэд эндх ямар хатуу бэлтгэлтэй ширүүн газар болохыг нь хэлээд шууд л бэлтгэл нь оруулна. Бэлтгэлт ширүүн бөгөөд цэргүүд нэг нэгээрээ хасагцаар л байдаг. Цэргүүдээс жинхэнэ ажиллагаанд явж байсан хүмүүсийг нь асуухад хэдэн цэрэг гараа өргөх ба тэдэн дунд манай 81 байдаг. 81-ийн өмнө 2 цэргээс хаана ямар ажиллагаанд орж байсныг нь асуухад өнөө хоёр нь алпаасан анги айлхад тэднийг бэлтгэж байсан дээд тушаалт нь хаана жинхэнэ ажиллагаанд оролцсныг чинь асуусан болохоос сав суулга бэлдсэн газрыг чинь асуугаагүй юм шүү гэж хатуухан хэлчихээд 81 дээр ирэхэд манай хүн Афганистанд 3 дугаар бригадад 10 дугаар уулын дивизийн байлдааны инженер байсан гэхэд нь хэлэгч үгүй болно. Бэлтгэлч дуусаж цэргүүдийг хоолндоо орж байхад нь зурагтаар NASA маш том солиор олсон нь гарч байдаг. Цэргүүд ч энэ NASA дахиад л худлаа гуцаж байгаа биз гэсэн байртай хальч юм ярьж хаад унтцгаана. Маргааш нь бэлтгэл эхлээд амралтын цаг болоход өөр нэгэн багийн ахлагч бололтой 7 номертой хар залуу 81-тэй хэсэг ярилцсан. Бэлтгэл үргэлжилсээр хэдий 6-7 хоног өнгөрсөн байдаг бөгөөд сүүлийн 7 хоногийн эхний өдөр болоход 81 2 жилийн өмнө болсон дайралтай ахин зүүдэлж хар дарснаар цочод сэрнэ. Бэлтгэлийн үеэр 81 өнгөрснөө бодож твцээр байгаад усан доотор бүтэж живэх бөгөөд бусад цэргүүд нь цаг алдалгүй уснаас гаргаж анхны тусламж үзүүлснээр амьд үлдэнэ. Энэ бүх зүйлийг дээрээс ажиглаж байсан дээд албан тушаалтан түүнтэй ганцаарчлан уулзахыг хүсдэг. 81 дээд албан тушаалтнуудтай ганцаарчлан уулзахад түүнийг бус цэргүүдтэй нийлж нөхөрлөхгүй байна. Шөнө бүтэн нойроо авахгүй байна. Цэргүүд энэ бүх хараалагдсан хүнд бэлтгэлийг давчгаад ядахтаа нэг удаа сэтгэл заслын уулзалтанд суудаг. Гэтэл шийдгсэнгүй. Яагаад толгой доторч нь юу эргэлдээд байгаа юм гэсэн шалтгаанаар даруй энэ бэлтгэлээс чөлөөлөх болсныг мэдэгдий гэхэд 81 нэлээд ууралсан бололтой гарааж явдаг. Гэвч маргааш нь 81-ийг энэ бэлтгэлээс чөлөөлөх нөө гэтэл тэд 81-ийг хөөгөөгүйгээр барахгүй тэнцэнд нь баяр хүргэж эзэн шалгалтанд нь орох эрхийг нь өгнө. Тэдэнд өөх энэ удаагийн шалгалт бол нууц зэрэглэлийн 2 онгоц дайсны нутаг дээр сүнсэн ба тэрнийг дайсны гарт оруулахгүйгээр устгах даалгаврыг өгөөд зогсохгүй. 81-ийг ахлагчаар нь сонгоно. Цэргүүд ч нэстэг тэрэгнээс бууж ой дундуур явсаар
нэгэн газар зогсож 81 болон 7 бусад цэргүүдэд өргөжүүлж цааш хөдлөнө. Оройч болж цэргүүд хэсэг амархад 81 өөрөө харуул гарахад 7 жоохон яриа өдөх гэхэд нь манай хүн ярдаг нохоо шиг л хэрэлдэнэ. Төд удалгүй тэдний яг хажууханд нь хүчтэй дэлбэрэлт болж дээгүүр нь хідэн зүйл гал маналцуулан нисэж өнгөрнө. Цэргүүд эхбүү бололтой биднийг амарч байгааг мэдчихэж гэж ярилцаад цааш хөдлөнө. Өглөө нь нууц зэрэглэлийн нисдэг тэргээ олоод хэрхэн устгах төлөвлөгөөгөө ярилцж байх дундуур 57 дугаартай нэг цэрэг энэ координат нэг л зөрүүд байх юм. Биднийг ирэх ёстой газраас хэдэн зуун метрийн доор байна гэхэд цаанаас өөр нэг радарын сигнал ажиллахгүй байна. Өөр хөдөлгөөнгийн шуугаас сонсогдож байна гэхэд 81 бүгд нүдэн нээлттэй байлга гэж хэлснээр ажиллагаа эхэлнэ. Гэхдээ энэ яаж чарсан онгоц биш. Нэг тийм харийн хүлэг шиг харагдаж байна да. Хэсэг цэргүүд уулнаас бууж онгоцонд дөгөж очиход ард байсан 81 орчин тойрны ажиглаж байгаад гэрэлцэн зүйл анхаарлыг нь татахыг өөрийнхөө оронд нэгэн цэрэг үлдээчихэд тэр зүйлийн хойноос явна. Тэр гэрэлтэн зүйлийг хайж явсаар 81 яг жинхэнэ устгах ёстой байсан онгоцоо олоход түрүүн уулнаас бууж байсан цэргүүд хидийнэ тэслэх бөмбөгөө голын хажууд байсан онгоцонд суйлуулчихсан дэлбэлж байдаг. Гэтэл хүний урманд нөгөө онгоцонд нь ганц ч сэв үсээгүй байх ба цэргүүдийг шалгах гээд очиход нь онгоц идэвхжиж улаан гэрэл цацруулан маш том робот болж хөвраад цэргүүдийг нэг нэгээр нь алж эхэлнэ. 81 ч цагаа олж ирснээр цэргүүдэд ухар гэсэн тушаал өгч зугтаасаар хавцал дээр туулж ирэхэд робот тэдний хойноос дэлбэрдэг. Бөмбөг харуулж дэлбэрснээр тэднийг хавцлын уруу унгаана. 81 ч хүчтэй газар дунаад босохдоо модон зоогдсон нэг цэргийг харсан нь 2 жилийн өмнөх явдал нь нүдэнд нь үзэгдээд хавцлаас унсан цэргүүдээс хэдэн л гайгүй гэмтсэн байх ба 81 модон зоогдсон 57 дугаартай цэргийг өөр нэг цэргийн хамт сунгалж гаргачаад гэмтсэн цэргүүдэд тусламж үзүүлэхийг зааварчлаад өөрөө 111 дугаартай радарыг авч байсан цэргийг олж ирэхээр явнаа. 81 чимээгүй явсаар 111 дээр ирэхэд радартай цуг цээжиндээ нэвт буудуулаад өгсөн байдаг. Хаана нэг цэрэг амтай голтой мөлгөж байтал робот араас нь ирээд зад буудчихнаа. Ард үлдсэн цэргүүдийн гар дээр 57 шархаа дэлгүүний нас барахад 81 ирснээр цэргүүдэд энэ зүйл биднийг ангуучилж байна. Удахгүй бидний мөрөөр хойноос хүрээдэрнэ. Зэвсгээ хаяад гэс хөдлөе гэснээр авцлаас оос ашиглан доош буусгана. Шаргатсан 7 дугаартай цэргийг доош нь 96 дугаартай цэрэг буулгаж байтал робот араас нь гарч ирээд бууцнаар 7 газарт хүчтэй унаж ахаад гэмтчихнэ. Өвдөлтөөсөө болоод ойрлоход нь 81 амийг нь дарснаар баригдалгүй өнгөрөх гэж байтал 7-гийн хөл нь роботын сканерт харагдсанаар баригдчихна. Тэргүүд ч буудуулчихсангүй зугцаар арай гэж роботоос холдоод хоорондоо Оросууд Хятадуудад ийм технологи байхгүй гэж маргалдах хооронд 81 7-гийн гэмтсэн хөлөнд тусламж үзүүлэх гэхэд хөлнөөс нь гарч буй цусыг хараад өнгөрсөн нь нүдэнд нь үзэгдэж яахаа мэдэхгүй балмагдаж байтал 7 чи чаднаа бүх зүйл зүгээр чи чадна гэсээр тайвшруулна. 81 ч цэргүүдээс морфин асуудал хавцлаас унах үед бүгд хагарсан байх ба шууд л хугарсан ясыг нь хэвэнд нь буцааж оруулснаар болоод 7 өвдөлтөө дэлгэхгүй ухаан алджахдаг. Манай хэд цааш явсаар ширүүн урсгалтай гол гатлахаар 81 шууд л голыг сэлж цаад талд нь гараад 2 модны хооронд ос татаад 15 дугаартай цэрэг 7-г хойноо биглээд осоор дэмжиж байтал дундаа очоод гацчихна. Нилээн юм болж 7-г унгаачихгүй тогтоож байтал гай газар тоос гихчээр робот яг араас нь гарч ирж таарснаар ахин нэг цэргийг аалж тэдний голын урсгал руу унгаачихна. 81 унахтаа осоо чулуун тэглүүлчих ба амжиж тасалснаар гიშгүүлчихгүй амьд үлдэж голын урсгал даган хөвж яваа 7-г барьж явсан ч бүгдээрээ хөрхрээрээ унчихнаа. Тэднийг хөрхрээрээ унж хүчтэй голын урсгалд ухаан алдахад нь нэгэн цэрэг уснаас татж гаргасан нь тэдэнтэй цуг эсийн шалгалтанд тэнцсэн цэрэг дугаар 60 байж тарах бөгөөд роботын үүсгэсэн тесрэл түүнийг гол руу шидэж урсгалд нь урсаж явсаар таарсан нь энд байж тэд ч цааш явсаар хамгийн ойрхон байх бүрэлдэхүүнд ирэхэд робот тэднээс урьдж юу ч үгүй сүйдгсэн байж таардаг.
Бүрэлдэхүүн гэдэг нь тэднийг эцсийн шалгалтанд нь тэнцэх нь үгүй юу гэдгийг энэ шалгах өөр нэг цэргийн ангийнхан гэд ойлгочиход л болно. 81-ч тэр роботыг хаана газарсныг нь олоход цэргүүд нь NASA-ныг новшин солиро олсон гэж байсан. Бараг тэр зүйл нь энэ мөндөө гэхэд 81 ямар ч л байсан энэ зүйл манай гаригийнх биш гэснээр өөр гаригаас ирснийг нь олж мэднэ. Тэдний хажууханд хүний дуу гарахыг сонсоод цэргүүд юмны доор дарагдсан байсан дээд тушаалтныг олсон ч төд удалгүй амьсгал хураачхна. 81 бидэнд цаг алга хөдлөе гэхэд 15 уурлаж бидэнд цаг хугацаа хэрэгтэй байна. Чамаас илгаатай нь бид хүн. Тийм болохоор бид шингээх хэрэгтэй байна. Үүнийг сэтгэл хөдлөл гэдэг юм. Харин чи үүрд үргэлжлүүлж чадна. Унтах чирэггүй. Бид чирэггүй. Гэхдээ хүн болгон мөнгөн медаль хүртсэн дайны баатар биш гэж хашгирахад нь 81 би тэр хараал эзэн баатар чинь биш. Би өөрийн баас дааж очиж чадаагүй. Сэрхэд минь би эмнэлэгт харин дүүг минь авсан тийчихсэн байсан. Тэр намайг хамгаалалтын шугамаас 100 метрийн зайд ухаан алдсан гэсэн. Тэгэд дүү минь амьд байсан. Би тэр шугамыг давж чадаагүй болохоор дүүгийнхээ амьнасыг аварч чадаагүй. Тэд хамгийн муухай өдөр мөнгөн медалаар намайг шагнасан гэж өөдөөс нь орилж сэтгэл дотор байсан бүх зүйлээ гаргадаг. 81 цэргүүдэд өргөжлүүлэн бид энэ хоёрт машиныг асааж долоог баазад хүргэж тэр зүйлийг ирж явааг бусдад анхааруулах болно гэснээр бусдынхаа сэтгэлийг засаж хөдөлгөнө. Гэтэл робот бүрэлдэхүүний тавьсан өрхийг идэвхжүүлснийг цэргүүд мэдэж бушуухал хөдөлгөөр болно. Хоёрт машины зэвсгийг ашиглах гэтэл ямар ч цомгийн байж таарах ба 15 буцаж яваад цом болдогч роботын сумд оногдохоос өмнө 81 цумаа шидэж өгөөд өөрөө буудуулан амиа алддаг. Манай хэд ч хоёрт машинаараа дээд хурдаар нь явхдаа роботтой байлцаар нэлээд юм болж арай гэж уулын билээр орон холдож чаддаг. Гэтэл өөр нэг нь хүлээж байсан ч юм уу эсвэл хойно үлсэн нисээд ирсэн ч юм уу өөр нэг робот хавцлын дээрээс нь тэднийг ажиллаж байгаад бууж ирэнгүүд нь уртаас нь лаазраад буудсан ч манай хэд булдаж чаднаа. Роботтой байлцаар хоёрт баг дэлбэрдгийн даваан дээр 7 машинаа сунаж 81 Grand Lamshar хажуу талын хадыг тэсэлж дөргөлд үүсгэснээр нуруунд гүйсч робот дарагдахад 81 машинаа зогсоо гэж хэлсэн ч зогсохгүй болохоор нь эргээд таатал цэргүүд бүгд үгсэн байх бөгөөд хоёрт нь хурдтай явсаар юм мөргөж осолддог. Хоёрт осолдож 81 чидэгдсэн байх бөгөөд өнгөрсөн дэх дурсамж нь ахиж үзэгдэж нэгэн хоолой бити бууж өгснээр манай хүн сэргэнэ. Хоёрт хажуугаар өнгөрөх өөрийнх нь удирдлагын байсан цэргүүд бүгд өвчгсөн байх ба чулуун дарагдсан роботыг шалгахаар очиход эвдэрсэн хэсгээ хаяад алга болчихсон байдаг. Хаана байж болох вэ гэж нуу яасан эргэн тойрны ажиллахад нь өөр газар робот тэнгэр рүү бололтой нэг дохио илгээж байгаа нь харагдах ба 81 ахин эргэн тойрны ажиллахад ойрхон 7 байгааг анзаарна. Гэтэл хоёртын зэвсэг ажиллаж хий будад чимээ гаргаснаас болоод роботын анхаарлыг татснаар хөдөлж эхэлдэг. 81 ч хариугүй өгөх гэж байгаа 7-ыг борон чирсээр явж байтал 7 ухаан оч 81-ийг дүүг таньдаг байснаа хэлнэ. Уг нь 7 өмнө нь хэлэх гэж оролцсон ч 81 хидэр ядар хийж муухай аш гаргаснаас нь болоод хэлж чаддаггүй байсан болж таардаг. Наасан ч робот ирж байх бөгөөд дээгүүрээ агаар гаргаж байгааг нь харсан 81 нэг зүйлс эцэн бололтой. 7-ыг мод дүшүүлж орхиод нэг агуулгах дээр ирнэ. Тэнд ч том хэмжээний болдозер болон дэлбэрдэг бодис дохионы буу олж ав. Тэнд хин техникүүдийг ч ажиллуулж долоотой маш ойрхон нэрсэн роботыг дохионы буугаараа буудаж анхаарлыг нь татдаг. Робот ч төдөлгүй ирж эргэн тойрноо сканердаж эвлэг хийдэж 81 хөл доороо дэлбэрдэг бодис тавьсан байсан дэлбэрч доошоо унгаа. Роботыг босож ирэхэд нь 81 булдозерыг ашиглан хүчтэй мөргснөөр газрын ашигт малтбал унгааж буй хэсэгт роботыг шахаж агаар жуулалтын хэсгийг нь бөөснөөр робот дэлбэрдэг. Маргааш өглөө нь 81 7-ыг нуруунд дээрээ үүрч бааз дээр очоод бас л суурсан байх ба 7-ыг цэргүүдэд хүлээлгэж өгöd байж байтал нэстэг тэргээр өөрнийг устгагдсан роботыг авчирч байдаг. 75 дугаар рейнжер бригадын удирдагч нэрж 81-ийг хүлээж авах ба энэ зүйлс дэлхийд даяар нэг тарсан. Бид энэ эхний байгууллагыг нь зогсоож чадсан ч өөрсдийн батальонтын хагасыг нь алдсан гэж хэлдэг. Зурагтаарч анх NASA-гийн нэртэмдэд анх солир гэж үзсэн байсан нь андуурл байсан бөгөөд эдгээр нь үнэндээ хий даяар маш олон хэсэгт хуваагдаж газардаж хүмүүс цэргүүд рүү дайрах алгын машинууд болохыг нь мэдээлэлээр зарлаж байдаг. Рейнжийн удирдагч нь энэ роботууд дээр бид байгаа бүх зэвсгээ ашигласан ч тийм ч амархан устгахгүй байна.
Гэтэл чи яаж ямар ч зэвсэггүй байж нэгийг нь устгасан юм бэ гэхэд 81 таны хийж байсанчлан бүх машин хязгаартай. Энд харагдаж буй агаар гарах нүгийг нь бүгснээр биднийг устгаж болно гэж тайлбарладаг. Нэг сонссон өдөртөч дүүч нь бахархах байсан даа гэснээр дүүн рейнжийн тэмдгийг нь мөрөнд нь нааж өгснөөр түүнийг рейнжийн гишүүн болсныг хэлдэг. 81 ч удалгүй өдөртөгчийн хүснээр босоо рейнжүүдийн нууд өгүүлж бидний сэтгэлийг засах бөгөөд шууд л тэдэнтэй цуг энгийн иргэдийг хамгаалж харийн халдан довтлогчдыг устгах даалгаварч явдаг. 81 ч өнгөрснөө дурсаж дүүгийнхээ өмнө өөрийнхөө төлөөч тэр рейнжер болж чадсандаа бахархаж дараагийн даалгавартаа гарч байгаагаар кино маань төгснө. За кино маань таалагдсан байх гэж найдаж байна. Та нарынхаа комментиг нь бүгдийг нь уншиж байгаа шүү. Алдаа мадаг байвал уурлаж стресстэлгүйгээр бичиж байгаарай. Өшөө илүү олон кино тайлбар үзхийг хүсвэл лайк болон сабскрайб дараарай. Тийм, яриулахыг хүссэн кино байвал коммент хэсэгт үлдээгээрэй за. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.